За хотын аялал булан маань эхлэж байна. За энэ удаагийн дугаараар та бүхэндээ аймгийн Алтан ганц одонд хөгжим драмын театрыг танилцуулах гэж байна. Ингээд манай өнөөдрийн хөтөч тайлбарлагчаар хөгжим драмын театрын найруулагч Мөнх Амьдрал бас та бүхэндээ театраа танилцуулах болно. За сайн байна уу та? За сайн байцгаана уу? Телевиз үзэж байгаа нийт үзэгчдтэй хотын аялал нэвтрүүлгээр уулзж байгаа таатай байна. Ингээд шууд ажилд орох уу тийм ээ? За энэ яг театрын маань аль хэсэг? За энэ бол одоо ингээд театрын маань одоо ажилчид, уран бүтээлчдийн ордог одоо ажилдаа ирж ордог одоо ерхий үүд маань хай. А яг тэр одоо ерхий тэр том үүд маань бол ерөөсөө нэг үзэгчдийн үүд шүү дээ тий. Энэ бол яг одоо театрын маань одоо цагаа бүртгүүлэн тэнд цагаа бүртгүүлээд ингээ уран бүтээлчд маань өглөө цагтаа ирээд ингээ орондоо ажилдаа харна тий. Одоо манай одоо ганц хөл хөдөлгөөнтэй байдаг хэсэг бол энэ театрын үүд хэсэг байна. За энэ бол одоо ингээ нэг давхар ирсэн маань ингээд энд Мандаа хотод амтны сүрэн жүжигчин одоо хөгжим бичлийн ажил энд бол хийгдэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ энд бол нэг айхтар ингээ чанга яаж болохгүй бас сэмэрхэ орё тийм ээ. За. Үзэгчд бол одоо бас театрын тайзны хараар ямар байдгийг бас мэдэхгүй. Тайзны бас өмнөхөр л мэддэг байна тийм ээ. Тайзны хараар бол иймэрхүү. Энэ одоо нэг одоо болох гэж байгаа жүжигт. Тий, жүжигт хэрэглэгдэх тайз нь манай. Энэ нөгөө тайз маань эрэгдэг тайз маань бол одоо ийм хүрэг гэж ярьдаг битрээ. Тий, ингэж яригдаг. Байх нь. За тайзны энэ гүн рүү орё бүгд. За гүн бол ийм гүн байна. Ер нь анх хэдэн онд байгуулагдсан бэ театр? За манай театр бол одоо анх 1948 оны онд байгуулагдсан. За урлагийн авьяастай 35 хүнийг одоо шалгаруулад Улаанбаатар хотод одоо мэрэгжил дэвшлэлт сургалтанд явуулаа. Ингээ 35 хүн маань ирээд 8 дугаар сарын 48 оны 8 дугаар сарын 15-нд зам гэдэг жүжигээр одоо анхныхаа одоо жүжигийг тоглож байгаа. Манай хөгжим драмын театрээс үүсэл гаргасан хөгжсөн дөрөвтэй. За энэ одоо манай Монгол Улсын соёлын төвөөр ажилладаг жүжигчин Ганбаатар гэдэг хүн байна. Одоо яг сайн байна уу та? Сайн байна. Одоо та яг ямар хувцас өмсчээд ямар бэлтгэл? Одоо эд рүү орж хувцсныхаа хэмжээг энэ болж ийн үү яаж ийн дутуу өдөөний юу хадуулах ойлгох юм байна. Асуух гал гүйж юм да. За амжилт. За энэ нэг тайзны хараа бол за манад орчууд мэдэх бах тийм ээ. Тайзны хараа. За ингээд энэ бас драманг манай драманг маань одоо энд одоо уншилгаа хийгдэн. За одоо Улаанбаатар хотоос одоо төрийн сойрголт гавьяат жүжигчин Төмөр бат руугаа ирж одоо урлагаар ирж Манлайбаатарын дүр тоглож байгаа. Одоо бид ингээд одоо уншлах юмудаа хийгдээд явж байна да. За та бас манай аймагт ирээд бас Манлайбаатарын дүр тоглож байгаатай баярлаж байна. За баярлалаа. Орон нутгуудаар ер нь хэр их явж театртаа тоглолт. Гэхдээ ер нь орон нутгад би очиж тоглож ер нь үзээгүй. Анх удаа энэ орон театрт юу хийж байна. Зүгээр бусад чуулга зүгээр Улаанбаатар хотын урлагийн байгууллагуудад ер нь тоглож байсан. Миний 3 дахь дуул жүжиг гэх юм да. Улаанбаатар чуулгатай хайн анаад тоглож байлаа. Өөртөө чуулгын бас нэгэн дуулд жүжигэн тоглож байлаа. Энд ирээд 3 дахь нь болж байгаа юм. Ямар ч байсан Дорнотын ард түмэн, Дорнотын театрын уран бүтээлчид маш их өндөр найдвар хүлээлгэж байгаа. Учираас түрээ нэг бас нэг айтайхан босгочих юмсан гэж хичээж л байна. За баярлалаа. Цааш тэрнээс уран бүтээлд амжилт хүсье. За баярлалаа. За нэг зүйл хэлгээд одоо манай Төмөр бат ах маань жүжигтэй зориулаад үсээ бас авсан баг. Үсээ бас орж ирэхэд харсан баг тий. Уран бүтээлч хүний үс толгойч одоо тэгээ театрын мэдлэл байдаг шүү дээ тий. Ингээд байж байгаа. Ингээд авалтсан тий. Жүжигтэй зориулаад тэргүй үстэй байвал юу 5 гизэг тогтохдоо бас жоох хэцүү. Тэгээ бидний тоглож байгаа үеийн
хүмүүс дандаа 5 гэжтэй байсан. Төрийн харьцуул гэж тийм ээ сахалтай 5 гэжтэй байсан. Ямар ч гэсэн 5 гэдгээ гизгээ тогтоохын тулд л үсээ авахулчлаа. Тэгээд ерөнхийдөө бол ер нь ингээд урдуураа халдсан. Ингээд тэгээ хойдолтой 5 гэжгээ тавьдаг болгоо зэрэг. Их хоёрын хооронд үсвэлзээгээд явахтай бүтэн сайхан авахулж байгаа. Нэгдүгээр толгоос сэргийг, хоёрдугаар уран бүтээлд мань хэрэгтэй гэдэг. Одоо шинэ залуу төгсч ирсэн одоо уран бүтээлчд маань. Тэгээ одоогоор бол яг бас нэг хэсгүүд нь сайн хувцас хундрын бэлтгэл ажил тийм ээ. За нэг хэсэг нь бол одоо нөгөө дуу муугаа дуулна гэд. Тэгээ манай энэ театр чи юу штэ одоо уран бүтээлчд маань ер нь ингээд хувраад явчих шүү дээ. Одоо энэ дотор байсан манай шүүмний залуу хөө жүжиглээд өөрөө дуулаад явчих жишээ нэ тий. За тэгээд маркетингийн албанаас хүртэл ороод жүжиглээл явчихна тий. Шаардлага гарвал би хүртэл ороод өөрөө ороод бас жүжиглээл дуулаад явчихна тий. Тэгээд нах чи хөрвөх уран чадвар юутай сайтай тий. Одоо дуучид маань хүртэл одоо ингээд жүжиглээл явчихна. Жүжигчд маань дуулаад явчихна. Тэгэл бүр хүч нэмэгдүүлвэл тэгэл бүжигчд маань бас дуулаад бүжиглээд жүжиглээд явчихна. Хөгжимчд маань бас дуулаад бүжигдээд ингээд явчихна тий. Аймгийн төвд ер нь хөгжим драмын театр маань хизээ яг ямар бас за яг одоо аймгийн төвдөө тийм ээ. Аймгийн төвд чинь одоо 2012 онд хөгжим драмын театр маань одоо яг нээлттэй хийсэн шүү дээ. Одоо 10 сард. Тий тэгээд манай энэ театр бол маш сайхан театр баригдсан. Энэ бол одоо өвөл одоо маш сайхан дулаах ямар асуудал байхгүй. За тэгээд уран бүтээлчдийн одоо ажиллах уран бүтээл гаргах орчин нөхцөл бас сайхан бүрдсэн. За давхар үрдэ, нойлтой, дүүштэй манайх чинь. За тэгээд дотроо бид нар чинь бас нэг театр кафе гэдээ байгаа. Энэ уран бүтээлч нар дотроо сайхан хооллоод явж байгаа. Бид нар ч бас нэг цаг наргуу өдрөөс ажиллана шүү дээ. Уран бүтээл орцсон үед өдөр бол тэгээд гэртээ байгаа юм шиг сайхан линдээ хооллоод тэгэл уран бүтээлтэй ажиллана да. Тэгтээ үед ерөнхийдөө гадны хүн орохыг бас хориглодог. Бас тайзруу тийм ээ. Тийм байдаг. Одоо бүх хоёулаа бол евро орноо. Доош үйлдвэрлэлөө оръё за. Тий. Үйлдвэрлэл гэхээр одоо энэ жүжигчдийн хувцас, хунар, оёх, шидэх тийм ээ. Энэ тайзыг одоо хэрхэн явах ийм юмнуудыг хийгддэг ийм газар байгаа. Тэгээ үйлдвэрлэл гэдэг одоо. Тэг чинь нэг театр маань өөрөө одоо арын алба гэж байдаг. Тийм ээ. За одоо энд бол яг ингээд арын алба хийхдээ явж байна. Одоо жүжигчдийн бүх л одоо сайхан гоё ганган хувцас дүрд тохирсон тэр болон хувцснуудыг одоо энд ингээд үйлдвэрлээд явж байна да. Ингээд ингээд ойдлчд маань ингээд явдаг. Эндээс сайхан хувцснууд нь гарах нь байна шүү дээ. За одоо ингээд одоо энэ жүжигийн зургууд гарч. Тий. Одоо ингээд ерөнхий зураач маань одоо ингээд юуны зургуудыг гаргаад материалуудыг ийм материалаар оёдноо гэдэг ингээд явчихна. Энгөнгүүд энэ зураг гаргангууд нь ойдлчин маань одоо уран бүтээлчдийгээ дуудаад хэмжээг нь аваад яг сайхан өөртөө тааруулаад хувцсыг оёох нь шүү дээ. Ингээд хувцснууд нь бэлэн болгоод тэг гарах нь. Энэ одоо энэ Манлай Баатар жүжигийн генерал Гуйфванг гэдэл одоо ийм хүн байх нь тийм үү? Ийм хувцастай ийм хүмүүс байх нь гэдэл. Ингэж л явагдана да. Тэгэд одоо ингээд театрын тайсны дагуурч ингээд хонглоод идэг. Хаанаас бол хаашаа орох гарах бүх юмуд нь ингээд хаагдна гэсэн юм бол байхгүй. Эсвэл тэнд нэг очиод буландна гэсэн юм бол байхгүй. Бүх яагаад гэвэл уран бүтээлчдэд ингээд чөлөөтэй орж гарах тэгээ тайз декора солих одоо энэ тайзны чинь доор дахиад том агуулах байна шүү дээ. Тэнд одоо тайз юмудаа хураагдах тэгээд янзын юмуд байгуу гэж одоо хонгол коридорууд гэдэг ингээд энэ тайзны театрын доогоор бол зөндөө сайхан байна. Энд ямар юу нөрөөнд байгаа. За энд бол одоо ингээ манай студ байна. Шууд ингээ нэг зэрэг юу орох шүү дээ. Одоо ерөнхий үзэгчдийн. Тийм. Энд ороод авчиж байгаа хэвчээ ингээ доогоор нь. Ингээ өлгүүртэй. Үзэгчдэнд утаж аваад уран бүтээл эхлэндээ тий. Ингээ дэшээ пилотаж руу гарна. За одоо энд ингээ манай уран бүтээлчдийн гавьяатуудын үеийн одоо театрын гавьяатуудын зургуудаа бид нар энд ингэж байрлуулсан байгаа. Одоо театр маань яг хэдэн өний бүрэлдэхүүнтэй? За манайх нэг 70 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна да. Тэгээ 70-аад жүжигчд, дууч.
Одоо яг тэр нь тэд гэдгийг чи бас сайн мэдэхгүй юм биш үү? Бас тэ дулгамдчихаа. Тэгээ ер нь нэг хамгийн их ангитай нь бол одоо хөгжим ангил байт юм да. Маш олон бүхэл бүтнээс нь симфони оркестр хөгжим тоглож байгаа болохоор хамгийн их дуран бүтээлчтэй анги нь одоо хөгжим анги байт. Манай симфони оркестр хөгжимч өдөө орон нутгийн театрч ганц шүү дээ. Тэр чинь өдөө орон нутгийн театруудаас ганц симфони оркестртэй чинь манай театр гэдэг. Тэрнгээр их бахархаж явдаг шүү дээ. Манай театр чинь шоуны бүтээр бодвол. Хөгжмийн найруулагч хөгжмийн зохиолчор одоо олон завь зүтгэлтэн борлоо агш маань өдний хүртэл хөгжим драмын театрт ажиллаад явж шүү дээ. Одоо ингэ хөгжим хийж байна. Нийтдээ зэрэгтэл маань хэдэн хүнийг судалтай? За доороо 500 хүний судалтай. Дээрээ одоо бидний пилотаж гэж ярьдаг шүү дээ. Пилотаж маань одоо нэг 83 хүний судалтай. Нийт одоо 583 хүний судалтай. За одоо ингээд энэ дээрээс бол одоо тайлбар ийм гоё харагдана. Энд нөгөө хөгжим шүүмээ ажлууд ингээд бичигдээд. Сайн байна. Хөгжим драмын тавлагдаа. Уран сайхны удирдаач Ган зөрөгт гэдэг хүн байна. Дорнчууд бүгд тань дөө. Манайхаа яат. Бас бид нар ч түрүүнд хэлсэн шүү дээ. Хувирах чадвартай, хувирж ажилтдаг. Ганаах маань одоо энд хөгжмийн бичлэг хийгдээд сууж ин да. Ингээд тоног төхөөрөмжн дээрээ. Эндээс ингээд гэрэл мэрэл хөгжим бүх юмуд ингээд тавигдаад явна да. За одоо энд гэрлүүд удирдууд нь тайцны одоо бид нар нэг үзэнгүүд харанхуу байх уу, улаан байх уу, ягаан бүх юмуд нь одоо энэ компьютерт хийгдээд бүгдийг ингээд тавьчихна шүү дээ. Нэг одоо уран бүтээл дээр ийм жүжигүүд хийгдэн, ийм гэрлүүд тавигдана гэвэл гэрлүүдээ сайхан бэлдээд сануулга тавьчихна. Одоо ямар хэдий тэр жүжиг гэдэг нь тэр жүжигдээд байхад тэр гэрлүүд нь автоматар өөрөө явж идэг. Ийм том техник тоног төхөөрөмжтэй. Дээр нь бол ийм хоёр одоо үйл ажиллагаа явуулдаг байх нь шүү. Гэрэл болон хөгжим шүүм тий. За VIP өөрөө гэж байгаа. Зочид төлөөлөгчд одоо ирэхэд хөгжим драмын театр тийм ээ. Зочид төлөөлөгчд энэ өрөөндөө бас хүлээж авч уулздаг. Тусгай явсныг VIP өрөөтэй. Давхарт бол одоо нэгтлэн яруу. За тэгээд захираг хайж байгаа ирэхэд 3 давхар байрладаг. Дараагийн өрөө нарийн бичиг гэдэг. За тэгээд одоо бас л одоо бидрээс дотроо театр маань өөрсдөө буудалтай хоёр өрөөтэй тэгээд бас гаднаас ирсэн уран бүтээлчдийг өөрсдийгөө бас буудалд ингээ байрлуулждаг. Тэр өрөөнүүд нь тэнд ингээ байна. За одоо хоёр давхарлаа битгөө. Хөдөө орон нутгийн бас сумдуудаа бас тоглолтоор явсан баг тийм. Ерөнхийдөө хөгжим драмын театр маань бол одоо за нэг юм хийчихье гэд хийх гэж зүйл байхгүй. Одоо төлөвлөгөөнүүд бол одоо жилээр одоо гарцсан байдаг. Тэгэхээр одоо 17 хоног бид нар бол яг төлөвлөж ирсэн бүх ажлууд бол бүгдийг ерөнхийдөө хийгээд одоо хамгийн сүүлийн ажил гэж энэ оны хамгийн сүүлийн том ажил бол энэ Манлайбаатар Дамжинсэр гэж байгаа. За бид нар бол төлөвлөгөөд бол уран бүтээлүүд бол мэдээж зөндөл уран бүтээлүүд хийгдсэлтэй ерөнхийдөө завсарчлаа үйл ажилтай байсан. За хүүхд багчуудтай зориулаад бас ярьдаг мөдгөө хүүхдийн бисэглэж үжиг тоглолоо. За мөн юугаар олон улсын эмэгтэйчүүдийн баяраар бол одоо жил бол одоо болгон уламжлалгын явуулт ижи цэцэг тоглолтоо бас энэ жил бас амжилттай сайхан тоглож явлаа. За тэгээ мөн одоо үндэсний баяр наадмын тоглолт гэдэг тийм ээ одоо том юм тоглолтуудаас дуртах юм бол одоо бол энэ жил бол одоо бидний одоо яг төлөвлөгөө өсөр бүх уран бүтээлүүд маань хийгдээд за одоо хамгийн сүүлийн ажил болох Манлайбаатар Дамжинсэрэн жүжиг маань одоо үйл ажиллагаа одоо ингээд явагдаж байна. Одоо яг бэлтгэл ажил явагдаад ерөнхийдөө сайхан базаагтаа дуусчихна да. За одоо ингээд энэ жүжиг дууссан гол одоо шинэ жилийн арга хэмжээ хөтөлбөрт үйл ажиллагаа гээд тэгээд 18 он гарангууд нь дахиад одоо бид чинь ингээд жилийн турш ажлуудаа төлөвлөж явж байгаад 18 онд гарангууд төлөвлөсөн ажлуудаа оруулж ирээд уран сайхны зөвлөөр хэлтсэн ярилцаад тэгээд энэ ажлыг хийя гээд тэг хөтөлбөр төлөвлөгөөнд оруулаад 2000 хөгжим драмын театрын 2018 оны төлөвлөгөө гэж гарч чад. За тэгээд тэр төлөвлөгөөг сайхан уран бүтээлчтэй танилцуулаад энэ төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаа хийгээл явна да. Уран бүтээлүүдээ хийгээл явна. Тайзныхаас гадна бас дэлгэцийн уран бүтээлүүд дээр бас ажилласан баг тийм. Намын тийм. Яг нөгөө бас дэлгэцийн уран бүтээлийг бас давхар хийж явдаг л да театр маань.
Тэр нь юу гэдэг нь бас бид нар аливаа нэгэн арилжааны бус тийм үү одоо дэлгэцийн уран бүтээлч бас арилжааны тал руугаас байдаг хамнаах бол арилжааны биш богино хэмжээний теле зохиомжуудыг бол хийж өргөдөг. Одоо үзэгчд бол нэг ижи цэцэг гэдэргээл үзчихсэн байх тийм. Ижи цэцэг за тэгээд нэг жаргалын наран гэдэг бас бид нэг цагаан сараар үндэснийх баяр наадмаар гэдэг богино хэмжээний зохиомжуудыг бас хийж бас үзэгчдэд өргөдөг тийм. Давхар хийж явж та. За тэгээд л одоо энэ хугацаанд чинь одоо бас уран бүтээлчд маань тэмцээн уралдаанд орно, бэлтгэл ажил хийдэн. За амжилттай бас оролцсон. Манай одоо дуучин оюун цэцэг маань сая бас Оросд болсон. Уралдаа тэмцээнд тусгай байранд ороод их бас сайхан амжилттай бас яваад ирлээ. Одоо бас эдэн дуучид маань бас ямар уралдаан гэлээ бас нэг уралдаанд бэлдээл байгаа юм байна. За одоо энэ хоёр давхар бол ерөнхийдөө ингээд уран бүтээлчдийн одоо өрөө нүдэлтэй за солих, нүүр будах, за мөн ганцаарчлан ажиллах гэдэг өрөөнүүд байна. Энд бол одоо эрчүүдийн өрөө байна. За энд одоо бисквичүүдийн өрөө энд хүн байна уу? Самцано. За энэ бол одоо ингээд өөр өөрсдийн гэсэн талтай шүүгээтэй. Одоо өөр өөрсдийнхээ тагаа бэлтгэл ажил тийм ээ энд байна. Нүүр бодолтын өрөө гэдэг хувийнх нь одоо энд байна да. За ингээл авсан шагнал одоо ингээд тавьчихдаг. За энд одоо нэг ноот сурах хөгжим дуу одоо бүх юм байна ингээд. За энэгээр өөр ямар ангиуд байна? За ингээд одоо энд чинь бүжиг анги байна тийм ээ. За хөгжим анги. Ерөнхийдөө одоо уран бүтээлийн бүх ангиуд бол драма ангиас бусд нь бүх ангиуд бол энд бүгдээрээ тоглож бичдэг. Одоо багшийн өрөө, хөгжмийн зохиолчийн өрөө, за нийллэгийн өрөө, тийм ээ. За тэгээ уран бүтээлчдийн ингээд байна да. Одоо бол үдийн цаг таарсан болохоор зарим нэг нь бол одоо бас ажил дээр хөдөлчин. Зарим нэг нь бол одоо хараад хөдөлнө. Төгсгөл нь бас таны уран бүтээлээс асууя. Та саяхан шинэ клип гаргасан байсан. Мөн дэлгэцийн уран бүтээлээр уран сайхны кинонд бас ажиллаж байгаа гэжсэн. Тийм. Одоо маркетингийн албаны дарга Цэрэн Эдмэд гэдэг одоо ах явдаг шүү дээ. Та бүхэн мэдэн дээ. Өөрөө одоо зохиолч найруулагч хүн. Тэгээд өөрөө үгийг бичээд өөрөө аяыг нь зохиогоод нэг дуу миний дуу дуулчих гэдэг. Тэгээ нөгөө дууг нь би дуулсан байхгүй юу. Тэгээд Улаанбаатар хотод клип хийх нэг найз маань би наадахад чи ер нь клип хийлээч гэд. Тэгээд дуудаад Улаанбаатар хот руу очиод нэг зураг авалтанд нь оролцоод тэгээд үрээд ирсэн. Тэгээ араас клип маа гараад бас олчууд маань таагүй үрээдлах шиг байна шүү дээ. Бас одоо ингээд нэг соло дуугаар бас дуулж үзэх гээд байна. Бас энэ ганаахтайгаа бас дорнод нутаг гэдэг нэг дууг коверлж дуулсан. За тэр дуу маань болохоор одоо авэж үжигч лавсрангой бас дуулсан шүү дээ. Ах бол лавсрангой бол одоо энэ чинь үргэж ийсэн. Тэгэхээр бас аюу нутрахыг үзэл гаргаад энэ дорнодынх нь хоёр бүтээлч дуучвал яадаг юм бол гээд. Тэгээд энэ дорнод нутаг дууг одоос жилийн өмнө ганаахтай хоёлын нэг дуулчих гэдэг. Тэгээд коверлж дуулсан байхгүй. Ганаахтайгаа бас нэг уран бүтээл бас гаргах гэсэн гэж аюу боддог байсан. Тэгээд нэг мөрөдөл маань бас биелсэн дээ. Тэр нэг дуу уран бүтээл гаргачихад бас ханахгүй шүү дээ. Одоо дахиад нэг уран бүтээл гаргах гад бид тэр одоо бэлтгэл ажилтаа хийл явж байна. Театрын маань бас Мегдо гэдэг хамтлаг байгаа тийм ээ. Тийм маань одоо сүүл бас ямар уран бүтээл ажиллах гэж байна. За Мегдо хамтлаг бол ерөнхийдөө 2 жилийн хугацаанд ерөнхийдөө завсарласан уран бүтээлийн хувьд бол тэр маань ямар учиртай вэ гэдэг нь бид нар бас тусдаа нэг хувийн ажлууд ихтэй амжихгүй тийм ээ. Тэгээд ар гэртээ айрам ихтэй усууд штэ ер нь л тийм айрамтай усууд. Тэгээд одоо энэ жилээс ерөнхийдөө жоохон уран бүтээлтэй хэлээ. Эрчимтэйгээ орё гэд байж энэ да. Одоо ямар ч байсан нэг ганц хоёр сайхан уран бүтээл хий. Тэгэхгүй бол одоо нэг сүртэй гарч тэгээд тагуулсан шүү дээ явагдвал тий. Сүүлийн 2 жил бол тагуулсан. Одоо тэгээд нийлж юм хийнэ уран бүтээл хийн шүү. Одоо тавигдах гэж байгаа жүжиг маань ер нь одоо хизээ нэлтэй. За энэ жүжиг маань яг төлөвлөгөө ёсоор л явагдаж байгаа. Ерөнхийдөө анх энэ жүжиг чинь нэг 2 жилийн өмнөөс л яригдчих явсан. Тэгээ малаа одоо жүжиг маань бол одоо 11 сарын 26-наас эхлээд нээлтийн тоглолтууд хийгдэл явчихна да. Нээлтийн тоглолтууд гэж байдаг тийм ээ. За дараагаар нь бид бас онгороо дахиад тоглоно шүү дээ. Нэг хэд тогложол за баяртай гэл ингээл хайчихгүй.
одоо энэ жүжигээрээ бас бид нар бас нэлээд бас нэг бас тэмцээн оролдоонд орох бодолтой л байгаа та. Энэ аливаа уран бүтээл хийхдээ бол бас цаашаа амжилт үзүүлэх л тийм бодлоготой л явагдаж шүү дээ, тийм ээ? Нэг хийснийг гэдэг. Найрлагчаар нь бол одоо алдарт найруулагч Найдан Дорж гэдэг одоо найрлагч ирж ажиллаж байгаа. Дохоор олон театр дээр байхгүй байна. Ямар ч байсан бол бас мундагчуул хийж ажиллаж байгаа болохоор энэ жүжиг маань сайхан жүжиг болно байх л гэж итгэж байна. За миний хувьд бол энэ жүжигийн туслах найрлагчийн ажил үрийг үзтгэл явж байна дөө. Дүр сонголтын хувьд юу? Тий, дүр Тий. За яагаад Төмөр Батар жүжигний сонгох болсон бэ гэдэг би бол сайн мэдэхгүй шүү дээ. Энэ бол ерөнхий найрлагч л одоо мэдэх асуудал тийм ээ. Мэдээч бол энэ бас гавьяа энэ эрхэм хүн бас одоо өнөөдөр манай Хүчим драмын театрт ирээд бас бидний бас уран бүтээлийг дэмжиж энэ хүү жүжигийн гол дүр тоглож ийн гэдэг бол бас сайхан бахархууштай явдал болжлаа бай ерөнхийдөө бол. За хоёр дахь юм бол бас Төмөр Батар бол өөрөө бас хэлж илээ. Би бол бас нэлээд олон бас түүхэн дүрүүдийг бүтээсэн. Маршал Чаосынгийн дүрийг бүтээсэн, Чингис хааны дүрийг бүтээсэн. Одоо би бол одоо энэ Манлайбаатар дээр жүжигэн дээр одоо ажиллах хувь зэвшээ олдсон баяртай байна. Бас энэ агуу тэмцэгч агуу бас энэ мундаг хүний бас дүрд ажиллах усандаа баяртай. Энэ чадсан ядан хичээж гад ажилланаа л гэд өөрөө тэгээд байгаа. Энэ хүү дүрийг бол одоо ардын жүжигчин Цэрэн Тавгүй бол маш сайхан бүтээсэн шүү дээ. Бас соогоор нөхцсөн Амьтан сүрэ ингээд та бүхэн бас Манлайбаатар Хатанбаатар магсарч байгаа киноноос харсан баг тий. Тэгээ тэр хүн агуу бүтээсэн болохоор би одоо тэр хүний дайнд хүрхүү үгүй юу гэж одоо Төмөр Батар гоо маань ярьж байгаа. Бид нар бас би бас хажуудаас сонсвол яана энэ хүн ингэж ярьж байхад би юу вэ? Бид нар юу вэ гэж байгаа юм чинь тий. За одоо бидний ирсэн бол нүр хурагчөөрөө орё. За сайн байна. За ингээд урлаг театр кино дэлгэцэл одоо нүүр урагч гэдэг маш их гол ажил штэ бас. За энд бол юу гэдэг нь бол одоо энэ өрөөнд ч н ороод эрэгтэй болоод гарна, эмэгтэй болоод гарна, өвгөн болоод гарна, хүүхэд болоод гарна, хөгшин болоод гарна тийм ээ. Төрөл бүрийн юм л одоо энд бүгдийг хийгдэндээ. За тэгэл одоо Орос болоод гарна, Монгол болоод гарна, Хятад болоод гардаг тий. Энд дэнэ ингээд тэр бүх үйлдвэрлэл одоо юм хийгдэг өрөөнд дээ. Өрөө манай нүүр хурагч одноо гэдэг бүсгүй ажиллаж байна. Одоо ингээд энэ толгой дээр ингээд нэг оглон штэ. Оглон штэ. За яг ингээд төр зүр оглоод ингээд харуулчих. Ингээд оглонгуудаа яг энэ өнгөтэйгөө нөгөө тухайн нүрээ бодно. Тэгэхээр одоо тайзан дээрээс бол сайхан биш харагдах юм штэ. Хойх шүү. Яцэг юм аа. Ингэсгэл хувиргаал юм да. За тэгэхээр ингээд нүрээ будаад гарна. Тухайн дүрд ямар дүртэй байх вэ? За үс гэзэг нь ямар байх вэ? Ийшээ нараад үс гэзгийн сайхан засаж янзлна гээл. Эндээс бол одоо тэр доороос түрүүнд ойсон хуцаа өмсөд тийм ээ энд орж ирээд сайхан нүрээ хувиргаад тайз руу ороод тэгээ сайхан тоглох юм байна да гэж. За өнөөдөр үзэгчтэй бас театрын арын албаа тийм ээ бас тайзны арталт үзэгчд маань ер нь тэр болгон орч үзэж чаддгүй тийм ээ энэ бүх зүйлийг танилцуулсан бас танд баярлалаа. За баярлалаа. Тэгээд бас яг 100% бас сэтгэл хүрхгүй юм л да. Яг нэг үдийн цаг таарчлаа. Тэгээ үдийн цаг таараагүй байсан болвол тийм ээ яг одоо бүр ингээд үйлдвэрлэл бүх юмыг нэг сайхан харуулах боломжууд байлаа. Гэхдээ болох хаа иргэд үзэгчд маань санхалтай бас мэдээлэл авцсан баг. Өнөөдөр бас хотын аялалаар одоо манай театрын бас сонгон авчаа. Одоо ажилласан уран бүтээлч та бүхэндээ баярлалаа. Танай телевизийн хамт олонд одоо цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Таны ч гэсэн уран бүтээлд бас өндөр амжилт хүсье. За баярлалаа.